та бүхэндээ тэгээд өглөө бүр хэрэгэлдэг коктейлийнхаа тухай танилцуулах гэж байна энэ удаа. За энэ коктейлний хувьд болоод ирэхээр байгалийн гаралтай 3 төрлийн уургнаас гаргаж авсан гэдгээр маш онцлог байгаа. Шарсуу, ванду, өндөгнөөс гаргаж авсан. Дээрээс нь нохоо хошуу болон алюминий эслэг эдийг агуулдгаараа маш онцлог байгаа. За тэгээд нэраа хүүхдүүд чинь ер нь 6 сар тэрнээс дээш хугацаагаар эхийн сүгээр хоололдгийг бид нар мэднэ. Тэгэхээр эхийн сүйтэй маш ойролцоо одоо тийм найрлагыг хийх гэж хичээсэн гэдгээр маш онцлог байгаа. За дээрээс нь болоод ирэхэд бидний эс чинь бид нар бол маш олон тэрлэн оснээс ингээд бүрдсэн байгаа шүү дээ тий. За тэгээд маш өдөрт маш олон тэрбум эс үхээд маш олон тэрбум ус нөхөнд хүлждэг. Тэгээд эсийг нөхөнд хүлжихэд хамгийн их шаардлагатай зүйл юу вэ гэхээр мэдээж эслэгээд уурга амин хүчил байдаг. За тэгээд коктейлний хувьд 20 гаруй төрлийн амин хүчлийг агуулсан. Үүнээс 9 нь болоод ирэхээр хүний бие зайлшгүй шаардлагатай. Тэгсээр нэ хүний бие боловсруулж чаддаггүй тийм амин хүчлүүд байгаа. Тэгээд энийг нөгөө үгээр нь хэлвэл юу гэхээр хүний бие боловсруулж чадахгүй байгаа ч гэсэн хүний бие зайлшгүй шаардлагатай одоо эслэгээд амин хүчлүүд байдаг гэсэн үг юм аа. За тэгээд хэрэглэхэд айгүй маш хялбар. За энэ болоод ирэхээр ийм шиг наягтай энэ болоод ирэхээр 250 мл. Дээрээсөө 30 секунд шаардлагатай байдаг. За тэгээд 18 г халбахтай. За тэгээд болоод ирэхээр одоо энэ чинь ванилийн коктейлийг найруулж чинь яа ингээд 30 минут 30 секунд хэсэгтэй өглөөний хоол биелэн тэгээд 3 төрлийн уурга 20 гаруй төрлийн амин хүчил бидний биед зайлшгүй хэрэгтэй амин хүчлүүд маань дотор ингээд агуулгдсан гэдгээр маш онцлог байгаа. За ингээд өглөөний цай маань бэлэн боллоо.